Монгол Улсын гадаад харилцааны сайд Баццгийн урилгаараа бүгд найрамдах Гватемала улсын гадаад хэргийн сайд Мартинз Монгол улсад айлчилж байна. Тэрээр 7 дугаар сарын 2-оос 5-ны өдрүүдэд айлчилна. Түүнийг өнөөдөр гадаад харилцааны сайд Баццгийн гадаад харилцааны яамд угтаавч албан ёсны хилцээхийн баримт бичигт гараа өсгөх зорилоо. Бүгд найрамдах Гватемала улс төдийгүй Төв Америкийн бүс нутгийн орнуудаас гадаад хэргийн сайдын түвшинд Монгол улсад хэрэгжиж байгаа анхны айлчилт юм а. Монгол улс бүгд найрамдах Гватемала улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн өн хүрээнд болж байгаагаараа онцлогтой юм а. Албан ёсны хилцээ ажил хэрэгч найрсаг урамсгалт болж талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсан асуудлаар ярилцаж санал солилцлоо. Хилцээний эхэнд гадаад харилцааны сайд Баццэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 20 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа Гватемала улсын гадаад хэргийн сайдын анхны албан ёсны айлчлал нь Монгол Гватемалийн харилцааны түгэнд шинэ удсыг нээж байгаа онцгой ач холбогдолтой үйл явдал болохыг онцлон тэмдэглэж, гадаад хэргийн сайд Мартинзэд талархал илэрхийллээ. Гватемала нь хүндрэлтний түүхэнд тодор бичигдэн үлдсэн Майя соёл иргэншлийн үлгийн нутгийн нэг бөгөөд эрхэм мөндөд гадаад хэргийн сайд та мөн хүндрэлтний түүхэнд онцлогдсон бичигдсэн Монголын эзэнт хүрний үлгийн нутагт хүрэлцэн ирж айлчилж байгаад онцолж байна. За энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 20 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа албан ёсны өндөр дэд хэмжээний айлчлал өгөөд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болж байгааг онцлон тэмдэглэж байна. 7 дугаар сарын 3-нд яг 20 жилийн өмнө манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон энэ өдөр айлчлалыг хэрэгжүүлж байгаа нь бас нэгэн сайхан бэлэг тэмдэгтэй үйл явдал болж байна. Эрхэм мөндөд гадаад хэргийн сайд та бид хоёр өнөөдөр хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх, Монгол Гватемалийн харилцаа хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх асуудлаар үр дүнтэй ажил эрхэж яриаг өрнүүллээ. Түүнчлэн айлчлалын үеэр хоёр улсын гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Монгол улс Латин Америкийн орнуудтай найрсаг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорж Зүүн Аз, Латин Америкийн орнуудын хамтын ажиллагааны форум ФИЛАК-ийг Зүүн Азийн бүс нутгийг төлөөлөн даргалж байгаа билээ. Монгол улс нь Гватемала улсыг Төв Америкийн бүс нутаг дахь өөрийн итгэл түнш хэмээн өндрөөр үнэлж, хоёр улсын хооронд улс төрийн харилцааг идэвхжүүлэх, худалдаа эдийн засаг болон харилцан бусад салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байна. Дашрам дуртахад Гватемала нь Арабика кофе экспортлогчдын дэлхийн томоохон төлөөлөл бөгөөд Монгол улсад сүүлийн жилүүдэд кофений соёл эрчимтэй тэлж хэрэглээ доктортой өсөж байгаатай холбогдуулан хоёр талын энэ чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцлоо. Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм а. Гватемала улс Монгол улстай харилцан хүндэтгэл, улсуудын бүр ирэхэд дэгш байдлыг эрхэмлэх зарчим, бүтээлч яриа хэлцээ, мөн нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийн зарчим, зорилгыг хамтран тууштай дэмжих нийтлэг эрмэлзэлд тулгуурласан найрсаг харилцаа хамтын ажиллагааг эрхэмлэн хөгжүүлж ирсэн. Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа нь миний хувьд гүнээ нэр төрийн хэрэг бөгөөд онцгой завшаа юм а. Энэхүү айлчлал нь онцгой ач холбогдолтой юм. Учир нь өнөөдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдөр Гватемала Монгол улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн тохиож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай хоёр улс харилцан ойлголцол хүндэтгэлд тулгуурласан найрсаг харилцааг хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг шат дараатаагаар бэхжүүлэх нийтлэг хүсэл эрмэлзлээ тууштай хэрэгжүүлж ирлээ. Гватемала улсын хувьд энэхүү айлчлал нь нэг удаагийн үйл явдал бус, харин гадаад харилцаагаа төрөлжүүлэх, Аз дахь оролцоогоо бэхжүүлэх, дэлхийн эдийн засаг геополитикийн хувьд хамгийн эрчимтэй хөгжиж буй бүс нутгийн нэг болох Азийн ижил үнэт зүйл бүхий түнш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх урт хугацааны бодлогын нэг хэсэг юм а. Айлчлалын хүрээнд хоёр улсын гадаад харилцааны сайднаар Монгол улсын гадаад харилцааны яам бүгд найрамдах Гватемала улсын гадаад хэргийн яам хоорондын судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санам жижигт гараа өсгөх зорилоо. Олон улс бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал санаачлагыг харилцан дэмжиж, олон улсын байгууллагуудын хүрээнд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллагааны талууд баталлаа.
Гадаад харилцааны сайд Баццаг Улаанбаатар хотноо болгоход сүлжилтөө тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг гурал мөн дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтанд Гватемалийн талыг өндөр түвшинд оролцохыг урилаа. Мөн Монгол улс Зүүн Аз, Латин Америкийн хамтын ажиллагааны форум Пилакийн хүрээнд бүс нутаг хоорондын яриа хэлэлцээ хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн нэгт хамтран ажиллахаар тохиролцлоо.